Та эмчтэй зөвлөлдөхгүйгээр эм хөдөлтөн авч уудаг уу? Эмийг зөв хэрэглэвэл өвчин эдгэрнэ. Эмийг буруу хэрэглэвэл таны биеийг хордуулна. Сүүлийн үед эмийг буруу хэрэглэснээс болж гаж нөлөө илрэх тохиолдол ихсэж байна. Олон төрлийн эмийг зэрэг уух эсвэл бусдын эмийг уух болон эмийн тунг дор мэдэн өөрчлөх нь аюултай үр дагаварт хүргэнэ. Энгийн эмийг эмчийн үзлэггүйгээр эмийн сангаас хөдөлтөн авч болно. Мэргэжлийн эмчийн бичсэн эмийн жор хэрэгтэй. Бүх эмийн заавар дээр чухал мэдээлэл байдаг. Өөрөө дур мэдэн хэрэглэхгүй эмч болон эмзэвчтэй зөвлөлдөөрэй. Эмчтэй зөвлөлдөхдөө одоо ууж байгаа эмийн талаар болон ямар нэг харшил байгаа эсэхээ заавал хэлээрэй. Эмийг хизээ ямар тунгаар уух зааврыг ягштал мөрдөөрэй. Эмийн нэр, тун, уух давтамж болох уух цагаа сайтар шалгаарай. Эмийг хоол хүнстэй хольж идэж болохгүй. Эмийг заавал усаар даруулж уугаарай. Хэрв эмийг буруу хэрэглэвэл тууралт гарах, толгой эргэх, гэдэс өвдөх, бөөлжигцэг шинж тэмдэг илэрч болно. Хэрв ямар нэгэн гаш нөлөө илэрвэл яаралтай эмчэд хандаарай. Эмийг зөвхөн эмчийн заасан хугацаанд уугаарай. Эмийг нарны тусгалаас хол сэрүүн хуурай газар хадгалаарай. Хугацаанд дууссан эмийг эрүүл мэндийн төв эмийн санд байрлах зориулалтын хогийн савнд хийгээрэй. Өөрийн эмийг бусад хүмүүстэй хувааж хэрэглэж болохгүй. Өвдөж байна гэд эмийн тунг дур мэдэн ихсгэж болохгүй. Эмчийн зөвшөөрлгүйгээр эмээ уухаа зогсоох эсвэл шинээр эм ууж эхлэж болохгүй. Эмийг зөв хэрэглэвэл эрүүл мэндээ хамгаалж чадна.